За манай Оромын нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор сүү хвцад компани үйлдвэрлэл эхэлсэн захирал Инх Туяа манай студид өргөдөө ирээд сууж байна. Оромын дүргийн Инх Туяа. Сайн байна уу? Та энэ сүү хвцад компанид хэдэн оноос орж ижлөө нэрээ? Би сүү хвцад компанид 1988 онд анх Зөвлөлт холбоот улсын Адес хотын хүнсний технологийн дээд сургуулийг төгсөөд 88 оны 8 сарын 17-нд энэ үйлдвэрийн хаалгаар анх орж ирсэн. За 88 он гэж одоо тэгэхээр 30 хэдэн жил гэсэн үг вэ? 32 дахь жил. 32 дахь жил. За. Тэгэхээр тэр үед бас сүүний үйлдвэрт анх орохдоо яг төлөвлөгөөт эдийн засгийн үе байсан. Тэгэхээр тэр үед бол сүүний үйлдвэрт одоо хэдийгээр би Оросын холбооны улсад сургууль төгсөөд ирсэн ч гэсэн ерөөсөө бүх хүмүүс ажилчнаас гаргаа эхэлдэг байсан. Тэгэхээр би яг тэр 8 сарын 17-ны өдөр сүү хвцад компани захирал Дамдаа Сүрэнгой дээр ороод хуурай сүүний цэхийн дарга Жигмэд гэдэг хүнтэй уулзаад хуурай сүүний үйлдвэрт ажилчнаар ажлын гарга эхэлж исэн төвтэй байдаг. За хэр удаан яг тэгээд одоо тэгэхээр ажилчин хэрэг савлдаг одоо яадаг савлаа боолт идэг яг юу хийдэг вэ? Яг тэн дээр бол хуурай сүг 25 кг-аар нь савлдаг. Тэгээ Монгол улсын хэмжээнд бол тийм ч олон хуурай сүний үйлдвэр байгаагүй. Одоо миний мэдхээр бол сүү хвцад компанид нэг сэлэнгэд бас нэг байсан гэж мэддэг. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд бол угаасаа өвөлдөө сүүний нөөц хомсдчихдаг. Зундаа болохоор сүү ихсчдэг. Тэгэхээр тэр өвлийн сүүний сүү хомсдож явах үед бид нар зарим гэнтергээд бүтээгдэхүүндээ хорой сүг хэрэглэдэг байсан учраас 100 сүү их байж явах үед сүгэ бэлтэж авдаг. Тэгэхээр миний яг хийгээд хамгийн анх хийсэн ажил бол тэр сүг 25 хилээр нь савлдаг тийм савлагчийн ажлын местэн дээр очиж ирсэн. Тэгээ тэрний дараа угаасаа заримгийн цех дээр, арцын цех дээр тэгээд аппарат боловсруулах цех гэдэг бүх цехүүдээр ажиллаж агаад тэгээд одоо нэг 6 сарын дараа илүү 8 сарын дараа ч илүү яг үйлдвэрт мастер болоод тэндээс яг мэргэжлийн ажлыг хийж эхэлсэн гэх юм уу та. Тэгэхээр ер нь ямар ч ажлыг хийсэн одоо бодоход тэр үеийн тэр арга барил их зөв юм шиг санагддаг. Хэдийгээр дээд сургууль төгсөөд Оросд төгсөөд ирсэн ч гэсэн бас яг тэр дороос нь тэр хүмүүсийг удирдах гэж байгаа юм чинь тэр дороос нь тэд нар юу хийдгийг тэр болгоныг нь сурж авчаад эргээгээ тэр хүмүүсийг удирдах нь их зөв арга барил байсан юм уу да гэж бас бодогддог. Тэгээд миний одоо хамгийн анхны ажиллаж исэн хоёр хүн бол одоо нэг нь талигаж болсон Баяраа гэдэг хүн байдаг. Нэг нь Нацгийн Болроо гэдэг эмэгтэй байдаг. Одоо хүртэл Нацгийн Болроо тэнд ажилладаг. Тийм бид тэр Нацгийн Болроо гэдэг тэр эмэгтэйгээс сүүний үйлдвэрийн яг үйл ажиллагаа боловсруулах цэхийн бүх юмыг заалгаж авчихсан төвхтэй байдаг. Одоо ч гэсэн бид хоёр хамт ажилладаг. За. Ямар гоё. Одоо хамгийн одоо эртний түүхтэй үйлдвэр одоо сүүний үйлдвэр гэдэг тэгээд яриад байгаа тийм ээ. Одоо ингээд сүүний үйлдвэр гэхээр зүгээр надад юу боддог гэх юм бол хүүхдийн сүүний үйлдвэр, хүүхдийн сүүний газруудаа их бодогддог. Яг хүүхдийн сүүний сүүн их өөр, тэр тараг нь хүртэл амт нь өөр. Тий. Одоо хүүхдийн сүүний газар байхгүй тийм ээ. Яг хүүхдийн сүү үйлдвэрлэдэг Монсуу гэдэг компани бол 20 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Яг тэр 3 ихрийн суурил дээр тэр үйл ажиллагаагаа явуулдаг. Яг мэргэжлийн хүмүүс бас тэр үйлдвэрлэлийг явуулдаг байсан. Яг надыг байж ах үед бол 1971 онд Монгол улсад Зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар 0-1 насны хүүхдүүдэд зориулсан сүүс бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрийг Зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар байгуулсан байдаг. Энэ үйлдвэрийн нээлт 1971 оны 6 сард нэгжсэн. Тэгээд түүхээс ингээ харж байхад бол уншиж судалж байхад энэ үйлдвэрийг Зөвлөлт холбоот улсын сайд нарын зөвлөлийн дарга Касиг нь цэдэн болгоо ирж байгаад энэ хүүхдийн сүүний үйлдвэрийг байгуулж исэн байдгийг. Тэгээд ер нь бол бүх дүүрэгт одоо 4 дүүрэг гэхэд хүүхдийнхаа тоо байршлаас хамааруулаад хүүхдийн сүм бүтээгдэхүүнийг зардаг цэгүүд байдаг байсан. Тийм, би аюулгүй санаж байна. Тэгээд дүүгийнхаа сүг бас тэндээс очиж авдаг байсан.
Тэгээд сүүнийх гоё амттай нэг юм шилтэй таглаан гэхэд нэг фольгаагаар таглалцсан. Тарг нь бас энэ намхан жижигхэн багдгаар савтай ацетофилинээр хөрөнгөлцсөн хүүхдийн одоо гидсний тэр бактерийг юу яхад төлжүүлэхэд зориулсан тусгай өөр бактериэр хөрөнгөлцсөн ийм гоё амттай тарг. Тэгэл эдэмний нухшнууд энэ тэргээд яг л 0-1 сард нэг настай хүүхдүүдэд идэх бүх хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг тэр гоё үйлдвэрийг 71 онд биднэрт зөвлөлт холбоотой улсын төсөмчдээр байгуулж өгч ирсэн. Юу одоо ингээл хучуу ингээл яриад тэгээ сүүлийн үйлдвэр гэл ярихаар за мэдээж сүү тарг нэг юм шилтэй тарг одоо сандгийн тийм ээ юм таг нь болохоор нэг юм юу штэ гялгар тагтай тэгээд хуруугаараа ингээд цоолоод уучдаг байсан. Тэр аягүй санагдаж байгаа. Тэр байсан тэгээд таргны юу шил гэж байсан. Хэдийнээс тэр нэг юм гурвалжин сүү манайд ашиглалтанд орсон юм бэ. Тэр 80 хэдэн оноос 1970 онд манай сүүний үйлдвэрийн яг дамжин төлхийн дамжин гэдэг захирал байсан. Тэр хүн бас 70 онд яг сургууль төгсөж ирчээд Оросд болсон Сабагла бодлын үзэсгэлэн дээрээс тэр гурвалжин сүүний тоногт хөрөмжийг авсан түүхтэй байдаг. Тэгэхээр тэр гурвалжин сүү бол асептик савлгаатай тетрапак Шведийн тетрапак савлгаатай сүү. Тэгээ 70 онд яг үйлдвэрлэлд орж ирсэн. Тэгэхээр яг сүүний үйлдвэрийн түүхийг гээд яриад үзэхээр яг анх байгуулагдсан он нь бол 1958 он байдаг. Тий 58 онд хүчин чадал нь бол 35-ны хүчин чадалтай. Одоо Улаанхааранд анх байгуулагдчихсан. Улаанбаатар хотын хүн амыг сүсүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоо. Тэгээд эхний сүү гараад мэдээж зах зээлд ингээ борлогдоод ирснээс хойш 58 онд байгуулагдаад 70 он гэхэд хүчин чадал нь хүрэхгүй болоод хүчин чадлаа 60 тонн болгож нэмсэн байт юм билээ. Тэгээ энэс хойш 71 онд хүүхдийн сүүний үйлдвэр байгуулагдаад энэ бол ардын хувьсгалын 50 жилийн ойн бэлэг болгож Оросд өгсөн тийм түүхтэй байт юм билээ. Түүний дараа 1978 онд хорийн сүүний үйлдвэр байгуулсан. Тийм ингээд 58 оноос хойш бол ингээд тодорхой хугацаанд үнэхээр Улаанбаатар хотын хүн амч бас олон болсон. Тэгээд тэр хэрэгцээ шаардлагын дагуу үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсээр байгаад 1 тонны хүчин чадалтай хорийн сүүний үйлдвэр 1978 онд байгуулагдсан байдаг. За тэр үеийн мөхөлс их гоё амттай байдаг гэдэг хүн болгон ярина. Хүн болгон мэднэ ийм нэг цаастай 60 мөнгөний морож ингээд тэг бүгд ярина те. Тэр амтыг би одоо хийж би дахиж амсаагүй шүү. Тэр яг юундаа вэ? Технологич юм одоо бүр яг технологи ам захтнаа л. Яг ингээд зарим гэд бодсон чи надад нэг түүх ороод ирлээ. Тэр юу юм гэхээр одоо би чинь 60-аад оны хүүхэд. Тэгээд одоо 10 настай 10-аад настай бол ээж дэлгүүрлүү явуулдаг байсан байлгүй. Тэр үед манайх өдөр болгон төгрөгт чинь тал 2-ыг авдаг байсан. Тэгэл ээж өглөө болгон 3 төгрөг өгдөг. Тэгээд 2 талх аваараа яг тэр цааталт нь 2 төгрөг 40 мөнгө гээд өдөр болгон 20 мөнгө илүү гарна. Тэгэхээр би 3 өдрөө тис чадан байж байгаа тэр маруучин авч иддэг байж лээ. Яг үнэхээр таны хэлсэн үнэн те гадна талаар юм фольгаагаар ингээ ороод. Ястайгаа ямтай хүүхд байхдаа тэрийг нэг 2-ыг нэг дор идчихсэн боддог ч гэсэн би хизээч тестдэггүй байсан. Тэр маруучин гэдэг болгондоо нэг л юм боддог байсан. Эсвэл би энийг хийдэг хүн болъё. Эсвэл би цалингаа аваад энэ маруучин зөндөө их авна гэж их боддог байсан. Тэгээд тэр бодол биелээ болсон юм уу мэдэхгүй. Сүүний үйлдвэрт ингээд инженер технологич болцоо. За тэгээд тэр хүчин чадал нэмэгдснээс хойш 60 тонны хүчин чадалтай болчиход явж байгаад 1985 оны 7 сарын 9-нд сүүний одоогийн үйлдвэр 200 тонны хүчин чадалтайгаар байгуулагдсан байдаг. Хөөх анх бол 30 тонн. Өдөртөө 30-ыг авч яасан дараа нь 60 болсон. Тэгээд 85 онд 200 тонны хүчин чадалтай болсон. Энд чинь өөрөө өдөртөө 200 тонн сүү авна гэсэн үг шүү дээ. Өдөр болгон 200 тонн сүү авна гэсэн үг. Тэгэхээр энэ 200 тонн сүг хүлээж авахын тулд Улаанбаатар хотын иргэн тойронд фермүүд бол өхрийнхаа тоогоор бол янз янз байсан. 400, 800, 1200 нийт фермж байсан. Бүгдийн 400 үнийн шилжүүлэлээ бодох юм бол 33 сайлын механикцсан ферм байгуулагдсан. Энэ өөрөө сүүний үйлдвэрийн үндсэн түвхийд. Ерөөсөө өдөр болгон
алгасгүйгээр 205 сая ороод ирдэг гэсэн. Тэгэхээр энэ үйлдвэрийг 85 онд Зөвлөлт холбоот улсын проектаар тэгэхээр бас л Зөвлөлт холбоот улс өөрөө төлөвлөгөөд эдийн засгийн үеэс нэг л проекттай. Одоогийнх шиг нэг үйлдвэрний газар байгуулагдаад өөр проект яваад идэггүй. Бүх 15 республик гэдэг баха. Бүгдээрэнд нь яг тэрүүгээр хийсэн зурагтай тэрүүгээрээ сүний үйлдвэр баг. Яг тэр үйлдвэрийн зургийг манад өгсөн. Сүний үйлдвэр байгуулсан хүмүүс нь Монголын барилгын трестүүд юм билээ. Тэгээд бүх тоног төхөөрөмжийн Зөвлөлт цусаас ороод ирсэн. Ингээд шинэ үйлдвэр бүх технологитойгоо орж ирсэн байдаг. Тэгэхээр тэндээс инженерүүд ирсэн бахан, тэндээс технологич нар ирсэн бахан. Тэрнтэй хамт тэр заримгийн технологи орж ирсэн. Тэгэхээр 1985 онд тэр заримг үйлдвэрлэгдсэн болов уу гэж бодож байна. Тэгээд бид нар ч гэсэн хүүхэд байхдаа дуулдаг байсан шүү дээ, тий. Чихэртэй заримг, цэцгийтэй заримг гэл тий. Тэр заримгийг үнэхээр идж байгаад би ч гэсэн ийм мэрэгчлээ болчихсон юм шиг надад санагдсан шүү дээ, тий. Тэгэхэд амт нь яг юунд байсан юм бэ? Тэр ванила тэр одоо юу байсан юм бэ? Ванила тэгээд тэрэнд бас орцсон нь бол маш баялаг орц байдаг. Молко хүртэл авчиад хийждэг. Тийм үү? Тийм молко, масл, ванил гэдэг одоо биднэрт цэхэд бол Оросоос 200 кг-ын багтаамжтай тийм боошгтой молконууд ирсэн байдаг. За. Тэгээ бид нар мэдээж сүний үйлдвэрт одоо молко гэдэг чинь скушоны молко гэдэг. Скушоны молко шүү дээ. Одоо бид нар хоёр төгрөгөөр авдаг байсан. Цогхооч наадаг байлаа тий. Иддэгч байлаа тий. Тэр молког ингээд том цаваар нь боошгтой ирсэн. Тэгээд маш баялагч ортой тийм зарим гэсэн. Тэгэхдээ ер нь бол 2014 оны 7 сараас тэр заримг бол сүний үйлдвэрлэгдэж гарсан гэж хардаг. Ер нь бол хүмүүс мэддэг та хэрэг идчихсэн бол Амори гэж заримг байгаа. Амори гэдэг энэ заримгийн цэцгийтэй торхтой заримг байгаа. Тэрийг одоо би тэр 85 онд идчихсэн тэр цэцгийтэй заримгийн амтыг бодож гаргасан. Тийм үү? Тэгэхээр ёстой үзэг юм байна. Тий, идэж изээрээ те. Тэгмээр юм байна. Одоо дэлгүүрүүдээр зарагдаж байгаа юу? Зарагдаж байгаа. Амори. Тий, Амори. Цэцгийтэй Аморитай. За. Тэгвэл тэр нэг оролдож үзэх юм байна. Тэгээд амтыг үзээд яг тэр хүүхэд байх үеийн амт байна уу хэрвээ жахан юу сэтгэлээ хэлээрээ те. Тэгээ ёстой сэтгэлээ бивчи. Тэр их сонирхолтой байсан. За тэгэхэд 80 он 88 он тэгээд 90 он гарчлаа шүү дээ. Тэгээд одоо 88 90-ээс одоо 2000 он хүртэл яг л Монгол улс чинь нэг төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн шилжээ. Сүүний үйлдвэрийн хувьд ч гэсэн бусад үйлдвэрүүдтэй адилхан хүнд нөхцөл үе ирсэн. Гэхдээ хамгийн гол юм бол нөгөө 400 үнийн чижүүлснээр гэдээсэн сайлын 33 сайлын механикцийн фирмүүдийг бүгдээр ингээд задлцсан. Тэр үед одоо яг сүүний үйлдвэрт ажиллаж байсан хүмүүсийн сэтгэл аягүй хөвддөг хэсэг бол хаач очсон тэжээлийн аж ахуй, сайлын аж ахуй дээр очихоор сайлын механикцийн фирмүүдийг л ингээд буулгацсан. Тэрийнх нь төв бүг аваад энэ тэндгүй байшин барайл ингээд өхөрнүүдийн нэг 5-10-аар нь хүмүүс өгөөл ингээд нөгөө арга ажиллагаанууд ортогдол сүний үйлдвэр түх хийдгүү болол гэсэн. Тэгэхээр яг тэр хэцүү хүнд үеиг бас яг өнөөдөр ингээ харахад бол манай сүний үйлдвэрийн ажилчид тэр үеийн удирдлагууд, ахмад үеуд бүгдээрээ даваад гараад өнөөдөр бас сүний үйлдвэр яг өөрийнхөө сүний үйлдвэр гэдэг тэр нэрчлэлээрээ өнөөдөр хүртэл аваад гарсан бол манай бас яг тэр үед ажиллаж исэн хүмүүсийн ур чадвар, ахаалцсан ба тууштай байдаг тэр арга ажиллагааны дүндлэл сүний үйлдвэр өнөөдөр ингээ үлдсэн байж байгаа шүү дээ тийм. За тэгээд тэр үеийн одоо манай үйлдвэрүүд бүх л үйлдвэрүүд ер нь Оросын тоног төхөөрөмжтэй байсан тийм ээ. Тийм. Одоо энэ нэг мэдээж солисон баг. Тийм. Тэгээ 2006 онд сүний үйлдвэрийг нөгөө Максын ерөнхийлөгч Ганбаатар ерөнхийлөгч авсан байдаг. Тэгээ 2006 оноос аваад сүний үйлдвэр дээр нэлээх өөрчлөлт шинжилгэүүдийг хийсэн. Анхны мэдээж 88 оны бүх тоног төхөөрөмжүүд одоо бол байхгүй. Тэр үед бол
ихэнх нь Орос байсан. Гэхдээ тэн дээр Финляндийн Элекстрэ, Шведийн гурвалжин сүү энэ ч Шведээр шүү дээ. Өөрөө сүүний үйлдвэр гэхэд Дани, Ангидро энэ төр гэдэг тийм тоног төхөөрөмж байдаг. Гэхдээ ихэнх нь Оросын тоног төхөөрөмж. Ихтэл хуучирсан тий. Хуучирлгүй яхаа 88 оны юм чи 2006 8 он хүртэл бас зөндөө удчихж байгаа юм чи тий. Тэгээ 2006 оноос хойш 8 оноос хойш маш их тоног төхөөрөмж өөрчлөлтийг хийсэн. Өнөөдөр хүртэл хийгээл явж байна. Одоо сүүний үйлдвэр гэхэд Nemco, Америкийн Nemco фирмийн савлгааны машин, Финляндийн Элекстрэ машин, тэгээд Шведийн Tetra Pak-ийн машинууд, Чехийн заримгийн машин, Оросын арт цэцгийн тосны машин, гээд Францын PET савлгаатай машин тэргээд ер нь бол нэлээд Европ стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжүүдээр шинжилүүдийг хийгээл өнөөдөр хүртэл явж байгаа. Хуучин социйн үед ааруул ээзгийн ер нь хэр зэрэг хийдэг байсан бэ? Сүүний үйлдвэр ааруул хийдэг. Ааруул хийдэг байсан. Одооны энэ байж байгаа орхон ааруул байгаа шүү дээ, тийм. Энэ ааруулыг хийдэг байсан. Тэгээ яг ээзгийн бол нэг хахтай хийж байгаа үгүй. Гэхдээ тэнд нөгөө нэг нандин бүтээгдэхүүний цех гэж байдаг байсан. Тэр нандин бүтээгдэхүүний цехэд захиалгаар бүтээгдэхүүнүүдийг хийдэг. Тэгээ тэр үед чинь нөгөө хорлууд их болдог байсан шүү дээ, тий. 17 дугаар их хурл, 18 дугаар их хурл юу ч дээ янз бүрийн хорлууд тэрэнд одоо яг захиалгаар зориулж хийдэг тийм нандин бүтээгдэхүүний цех байсан. Тэнд жижигхэн хөөрхөн бясалгатай, өрөмтэй, эзгий дааруултай гэдэг тийм хөөрхөн одоогоор ингээд набор шиг болгоод ч юм уу, тий. Тэгвэл тэрүүний үзээгүй юм байна. Тэр чинь нөгөө захиалгаар явчихж байгаа юм шүү дээ, тий. Одоо ер нь хідэн одоо 200 тонн гэдэг түрүү ярьлаа шүү дээ, өдрийн юм. Одооных одоо ер нь ямар байдгийг танай хүчин чадал одоо юу гэдэг юм? Тэдэртэй харьцуулбал тэр үед бол 200 тонны 85 онд бол 200 тонны хүчин чадлаа багтсан тий. Тэгээ тэрнээс хойш бас яг тэр зах зээлийн үед 90-с 2000 онд бас хөдөө аж ахуйгаас эргэсүүгүй болоод хүчин чадал нэлээд буурсан байдаг. Эргээгээд 2000-2005-6 он хүртэл ерөнхийдөө нэг хүчин чадал нэг 30 тонн орчимтай явж исэн. Тэгээд 2008 оноос эхлээд хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хийснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэг 100-аас 150 тонны хүчин чадалтай ажиллаж байгаа. Бид нар бол одоо бас энэ жил IPO босгож бас нэг аппаратныхаа цэг хүлээн авахын цэгийн хүчин чадлыг нэмэгдүүлж 200 тонн хүргэх чиглэлтэй ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь оргил нь 85 онд тийм ээ. Байсан юм байна шүү дээ, тийм. Тийм, ер нь хамгийн оргил нь бол 1988 он байдаг юм билээ. Тэгэхээр хоногтой 200 тонн 88, 89 он болоод ерөөсөө яг сүүний үйлдвэрийн оргил үе. Байгуулагдаад нэг 4-5 жил болоод ерөөс хамгийн оргил үе дээр байсан байдаг юм билээ. Тэгэхээр хоногтой 200 тонн сүү аваад тэр жил 89 онд 39.6 сая литр сүү хөдөө аж ахуйгаас татаад бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тэр хамгийн оргил үе байсан юм билээ. За одоо тэгээд одоо сүүний ферм гэж юу байна? Тэр хүмүүсээс бас гэрээ хийгээд нэг юм жижиг цистернүүд яваад айлуудаас бас сүү аваад байна уу юу? Би тэгж харсан шүү. Ер нь манайх бол өөр Max Agro гэдэг 2015 онд салим механикчсэн ферм байгуулсан. Өөрсдийн ферм. Тийм фермтэй анх байгуулагдахтаа 300 нийтэд байгуулагдсан. Тэгээд одоо бол бас үнэний тонн 500 орчим гарцсан байж байгаа. Тэгэхээр том салим механикчсэн ферм гэдэг манай өөрөө тэндээс авдаг. Тэгээд Нүүдэлчин Агро гэдэг Улаанбаатар хотын эргэн тойронд байдаг бас томоохон аж ахуйгаас авдаг. Мөн бас нөгөө нэг айлууч одоо бас нэг хувь айл гэхээс илүү нэг жижиг фермүүд энэ төр байгуулсан 30-40 үнэтэй 50 үнэтэй тэргээд айлууд байдаг. Тэгэхдээ бас цөөхөн үнэтэй гэлтгүй ерөөсөө л зундаа тэр дэлгэр цаг гардаг манай сүний үйлдвэрт бүтээгдэхүүнээ сүгэ өгөөд тэрүүгээр бас өөрсдийнхөө орлогыг нэмэгдүүлдэг айл өрхүүдгээд бид нэр ерөнхийдөө Улаанбаатар Эрдэнэт Батширет гэдэг 3 үйлдвэртэй. Энэ 3 үйлдвэртэй 2500 орчим малчтаас гэрээгээр сүгийг авдаг. Тэгэхээр Улаанбаатарт бол
гол сүнүүд аавна. Эрдэнэтэд манай 2 дахь сүний үйлдвэр байдаг. Тэр нь бол одоо 6 7 8 яг дэлгэр цаг болоод сүү ихтэй болох үед авдаг. Тэр дэргүү тэнд нөгөө ферм гэдэг ах юм бас байдаггүй. Тэгэхээр тэндээс бид нар аарч цэцгийн тусаа бэлдээд авчдаг. Манай 3 дахь үйлдвэр бол Батширэтэд байдаг. Батширэтийн үйлдвэрийг 2009 онд байгуулсан байдаг. Энэ жил бид нар бас яг 11 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд тэндээс бид нар бас яг өвлөл хэрэглэх арт цэцгийн төснийхээ нөөцийг хийгээд авчдаг. Тэгээд энэ 3 үйлдвэр дээрээ бид нар 6 хөргөлтийн цэг, 2 хөргөлтийн тасаг буюу ингээд 8 хөргөлтийн тасгуудаа ажилуулад сүнүүдэд татаад зундаа сүний нөөцөө татаад авчдаг гэсэн. Өнөөдөр Монс үйлдвэр дээр очлоо хэмээн Монс фарм гэдэг амар тийм одоо нэг стерилний гэж ярьдаг штэ. Хариуцгал маш чанд нарийн амар дэлгтэй бүр орохтой хүртэл юм тусгай авц өмсч орвол мэдээч юм те аюултай. Тэр бас сүүч гэсэн бас тутахгүй тийм л байгаа бах. Сүүний үйлдвэрт анх удаа ороод гарсан хүн сансарт нисгэж байгаа юм шиг товцсон өмсгөлөө гэдгийг штэ. Яг тийм мэдрэмж төрсөн. Бас адилхан болгаа би тусгай гутлны гадна талын юу тэгэл халаад энэ төр гэл өмсөд гараа хариутгаал тэгэл нөгөө нэг юугаар air shower-гэр ороод тэгээд үйлдвэрлээ ордог. Сүүний үйлдвэр ч гэсэн эмтэй адилхан ариун цэвэр аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага бол үнэхээр өндөр байдаг. Яг тэр сүү өөрөө ерөөсө түүхий байхтай ч тэр боловсруулсан байхтай ч тэр тий эцсийн бүтээгдэхүүн болцсон ч гэсэн тэр нэгдүгээр температур хоёрдугаар аюулгүй байдал эрүүл ахуйн аюулгүй байдлын гормыг зөрчихгүй бол ерөөсө тэр микроб сүүн дотор байж байгаа микроб гэдэг чинь ерөөсө үндсэн юмд буураг нүүрсүс өөх тосл байдаг. Тэр хамгийн идэх дуртай юм тэрэн дотор байж байгаа учраас аюулгүй байдлын шаардлага хангахгүй юм бол тэр дотор үржих тааламжтай орчин байж байгаа. Тийм учраас бид нар бас эрүүл аюулгүй байдлыг бол дээд зэргээр хангаж ажилладаг байна. Юу би нэг ингэж заримдаа ингэж ааруул мааруул авах юм бол те одоо танай ааруулыг авахыг их хүлдэг бас. Яг нь баталгаатай гэж. Тэр надад айгүй их яадаг. Яг гэх юм бол энэ чинь одоо гурил холдсон байна гэж одоо боо асуудал ингэж яригдаал ингэж тийм ээ. Амфны өвдчихсэн нэг тийм. Тэгэхээр танай хурхан ааруулыг идэв үзэхэд надад бол айгүй таалагдсан. 60 жилийн түүх гэдэг чинь тийм 60 жилийн өмнө эхэлсэн гэдэг чинь тэгэл тэрийг хадгалаад уламжлал явж байгаа учраас тийм тэр яг чанар яваа нэг талаар хадгалж авах. Тэр нэг стандартыг ингэж бариулж байгаа гэдгийг л харуулах юм бол хүмүүсийн бас ихтгэлтэй бүр ингэж ингэх юм. Надад бол зөвхөн би тэрүүнийг бодоод ер нь одоо сүү хувьцаат компани бүтээн авах надад одоо итгэл төрдөг. Тэгэлгүй яг хоо тийм чинь сая өөрөө чинь 60 жилийн түүх гэдэг чинь энэ чинь итгэлцсэн шүү дээ. Тийм шүү тий. Маш том итгэлч шүү тий. За тэгээд ер нь ямар хүндрэл одоо учирч байна. Өвөл тэгээд юу сүг багасчаар бас яах вэ? Яг өвөл сүүний хэмжээ багасгаар бид нар зундаа болоод бид нар бас ингээд нөөц үйлдвэрлэл хийгээд авчдаг тий одоо хувирсан энэ тэр үйлдвэрлэлд авчина өвөлдөө ч гэсэн бид нар тэр сүг авч идэг аж ахуйгаас зундаа болоод одоо 30-аад тэр өглөө болгон 4 цаг 5 цаг гэдэг үйлдвэрээс гардаг тэгэл айл алийнхаа гадаа нэг доор цугласан тий ингээд цуглуулаа сүг авдаг өвөл ч гэсэн бид нар бас яг тэр нэг ялангуяа фермжсэн Монгол үхэртэй айлуудын сүү ширэгч штэ тий зундаа тэр их байгаад байгаа шалтгаан нь Монгол үхэртэй айлуудын сүү зундаа гараад тэгэл өвөл 10 11 гэл ингээд ширэгч. Тэгэхээр нөгөө фермжсэн айлууд байна штэ одоо яг тэр 1974 оноос эхлээд цалин механикцэн фермүүд байгуулагдсан байдаг юм лээ. Тэгэхээр яг тэндээс одоо бас яг аав нь уламжлаад ингээ үлдсэн тийм малчин өрхүүд байж идэг. Тэд нар одоо яг фермийн байдал шилжсэн байдаг учраас хамгийн гол юм бол зохиомл хэлтүүлэг байдаг. Одоо Монгол өхөр бол яг 11 саргаас ширгээд эргээгээд дэлгэр цаг хүртэл сүгүү байдаг бол яг тэр зохиомл хэлтүүлгийн аргаар сайлын хөрнүүдийг өвөлтөн сүү гаргаад тий одоо өвөлтөн тоглуулна гэсэн үг шүү дээ. Тоглуулад сүгийг гаргах тийм нөгөө арга ажиллагаануудыг хийсэн байдаг. Тэгэхээр тэр айлууд нь тэдний бас сүү зундаа баг гардаг.
Өвөлдөө их гардаг. Тэгэхээр тэр айлууд бол өвөлдөө үнэтэй сүг одоо бид нарт өгдөгөө гэсэн үг шүү дээ. Сүүн үнэтэй болчих юм чи өөрсдийнх нь хувьд бас зүв байхгүй тий. Яг өвөл Монгол улсын хэмжээнд угаасаа л цаг агаар тийм байдаг, сүв багасчдаг. Тэр үед гарах сүнийх нь хэмжээ нэмэгддэг учраас тэр айлуудын сүүн дээр тулгуурлаад тэгээд ер нь бол бид нар Улаанбаатар хотын эргэн тойронд байдаг яг л авдаг тэр газруудаар тойрол Өглөөний сүс чинь танах лөө. өглөө бол витавиттай байдаг. Витавит. Миний Монголын сүс. Миний Монголын сүс тий. Миний Монголын сүс. Ер нь сүг яг тиймэрхүү сүг ер нь хичнээн хоног яг одоо гიშлэхгүй байж ах хэвээр. Ер нь 14 хоног гიშлэхгүй байж ах хэвээр. 14 хоног гэж үзэж байна. 10-аас 14. Яг манайх бол 13 хоног гэж яадаг баха тий. За. Тэр нүүн гурвалжин савтай нүүн хуучны сүү бас л адилхан. Адилхан байсан уу? Тий. Гэхдээ тэр 7 хоногийн хугацаатай. Яг тэгэхээр тэр өөрөө зүгээр ариутгахын арга нь температур нь арай бага. За үед бол бас тийм UHD өндөр температурын хариуцлага байдаггүй байсан үед тэр чинь өөрөө 1970 он шүү дээ тий. Одоогоос 50 жилийн өмнө. Тэгэхээр пастеризац хийгээл тэгээд шууд цавладаг сүү 7 хоногийн хадгалах хугацаатай байсан. Тийм үү. Тэгэд одооны сүү тэр үеийн сүүний амт хоёр тэр нэг юун сүү нэг юм гялгар удаатай сүү чинь ямар сүү вэ? Электрик. Электрик. Тэр чинь танах уу? Тий. Тэр амт нь их өөр юм шиг санагддаг шүү дээ. Ямар сүнээс? Одоо тэр юм нэг юу тетрапак савтай сүнээс. Тетрапак савтай сүү бол бүр өөр сүүл дээ. Тетрапак савтай сүүнд бол ер нь одоо ингээд сүг харах юм бол A, B гэсэн хоёр тэмдэглэгээ байдаг. За. A гэдэг тэмдэглэгээ нь бол өөрөө хэвийн сүв шүү, үнэний сүв шүү гэсэн тэмдэглэгээ явж байдаг. Тий. B гэх юм бол тэр хуурай сүв шүү гэдэг тэмдэглэсэн байж байдаг. Тэгэхээр тетрапакийн сүв бол бид нар зундаа бол хэвийн сүв хийдэг. Одоо ингээд 6, 7, 8 тэр нөгөө сүү хэлбэг байж байгаа бид нар хэвийн сүүгээд A гэдэг тэмдэглэгээ тавьсан байж байгаа. Яг өвөл болоод тэрхүү хуурай сүү хийдэг учраас мэдээж электрик сүү. Тий. Өөр амттай л да. Нэг нь хуурай сүү, нэг нь хэвийн сүү. Электрик сүү хэвийн сүү явж идэг шүү дээ. Үнэний сүү явж идэг учраас тийм баха. Тэгэд электрик сүүний хувьд бол бас яг тэр дөрөнд хэлсэн 1970 онд анх орж ирсэн. Одоо электрик сүү Монголд орж ирээд бараг 50 жил болчихлоо. Тэгээд 2015 онд энэ тоног төхөөрөмжийг солисон байгаа. Гэхдээ нөгөө Монголын хэрэглэгчдэд их хэрэглэхэд амар нэг удаагийн тэр 500 грамтай сүг нэг данхан тэгэл сүлчихэд бас их эвтэх мэд юм шиг байгаа хэрэглэн. Тэгэхээр электрик сүү яг л адилхан миний Монголын сүү савлгаа л өөр. Нэг нь бол цаасан савлгаатай, нэг нь бол уутан савлгаа. Тетрапак бол өөрсөө сая хэлжлээ тий. Би гэдэг тэлгээд явж байна. Тэгэхээр амт нь өөрөө нарахгүй. За баярлалаа. Бид хоёрын цаг өндөрсөн байна да. Тийм үү? Харин юм урд шүү дээ. Тийм. Тэгэхээр юу Шүүцэд компанийнхаа юу бүтээгдэхүүнийг авч хэрэглэж байгаарай гэж хоёулаа уриал тий. Тийм ээ. 60 жилийн түүхтэй тий чанарыг эрхэмлдэг Шүүцэд компанийнхаа бүтээгдэхүүнийг бүгдээрээ хэрэгэлцгээе. За баярлалаа. За танд тэгээд амжилт хүсье. За баярлалаа. Өндөр амжилт хүсье ажил. За ингээд манай нэвтрүүлгийн цаг маань өндөрлөө. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноос Шүүцэд компани үйлдвэрлэлд ирсэн